Окей. Өнөөдөр би C# хичээлийн ерөнхий хэсэг хичээл дээр хаа. Би 21 хичээл. Үүн дээрээ нэмж зүйлийг заахыг хүсэж байна. Өнөөдөр миний заахыг хүсэж байгаа зүйл нь болохоор try catch гэдэг зүйл байгаа. Try block syntax нь болохоор Microsoft-ийн try catch documentation. Энэ жишээн дээр яра энэ дээр юу гэж тайлбарласан бэ гэж хараа. Try catch spoken concept яра block. Ерөнхийдөө бол танаа болохоор ямар нэгэн error заримдаа бид нэр хараа бичих байхдаа ямар нэгэн зүйлийг хатуу зарим нэг зүйлийг бид блоклохыг хүсдэг. Энэ зүйлийг зөвшөөрөхгүй яг энэ зүйл заавал ийм байх хэрэгтэй. Тэрээ тэр зүйл нь болоогүй тохиолдолд error заах ч юм уу ямар нэгэн параметр crash их тэр зүйлийг заримдаа бид нар бол хүсдэг. Тэр үед бид нэр throw гэдэг үгийг бол ашигладаг байгаа. Throw. Яг одоо би энэ throw энд юу гэсэн error зааж байна? Unicode string яра. Магадгүй энэ шууд би JavaScript өөр параметр хамтарч магадгүй. Шууд одоо string бас throw-ыг зөвшөөрдөг гэж магадгүй. C# параметр throw гэдэг зүйлийн талаар бол яг малгай. Throw exception гэдэг зүйл бол байгаа. Би бол мэдчихэе. Бүх одоо энэ зүйл exception гэдэг бол класс байгаа. Гэхдээ энэний оронд өөрийн custom class гэж болно. Жишээлбэл одоо юу гэдэг my class as my error ч гэдэг юм уу. Ямар нэг. Тэгэхээр энэ default-оор бол одоо C# параметрын цаанаас exception гэдэг class гэж бодож байна. Би нэг to definition public class гэдэг одоо энэ харагдаж байна. Тэгээд энэ маань би энэ дэр нь болохоор одоо hello throw гэдэг одоо string паслцсан. Тэгээд бас хараад тав. Throw одоо яг энэ гарч иж байна. Unhandled exception of type system exceptions. Бид нар энэ болохоор using system гэдэг ашигласан байгаа. Тэр system гэдэг одоо namespace байгаа. Exception гэдэг class. Энэ scratchpad гэдгийгсээ яла additional information гэнгүүт hello throw одоо бидний пассан мессеж орж иж байна. Гэхдээ hello throw гэдэг нь бол биднэрт ямар ч information, ямар ч хэрэгтэй мэдээллийг бол өгсөнгүй. Гэхдээ тийм учраас бид нэр exception гэдэг классыг одоо extend хийгээд янз бүрийн байдлаар бид нэр өөрсдөө өөр төрлийн одоо error классуудыг үүсгэж бол ашигладаг. Параметртэй. Яг одоо энэ тохиолдолд одоо энэ exception гэдэг одоо би throw new exception гэж шууд одоо параметр crash гэж гаргацсан. Энэ exception маань болохоор дотроо юу гэдэг юм бэ гэсэн цааш нь утаад үзсэн бол энэ болохоор constructor function string авна гэдэг нь харагдаж байна. Доторх member data-с харагдаж байна. Member data-с нь бол ерөнхийдөө энэ бол хаагдахгүй байна. Тэгээд дотор нь бол одоо бүх throw exception тэгээд би энэ зүгээр нэг одоо exception гэж variable үсгэд тэгээд энэ exception гэсэн дотор ямар member байна дата тодорхой харах юм бол энэ дотор одоо message гэдэг зүйл байгаа. Энэ message гэдэг зүйлд маань болохоор бидний ийм string үүнийг маань шууд принтер дээр харуулж байгаа гэсэн. Түүнээс энэ дотор өөр бас хэрэгтэй information ашиглаж болох stack trace гэх мэт ч юм уу өөр бас янз бүрийн зүйлс байгаа. Тэгээд бид нэр одоо үүнээс сонгоод янз бүрээр заавал юм exception байхалгүй өөр ямар ч object гэж болно. Ямар нэгэн object-ийг throw гэдэг параметр crash чинь зарим тохиолдолд бид нэр энэ error-ыг замаас нь handle хийхийг хүсэн. Хэрвээ ийм төрлийн одоо error-ууд гарч ирэх юм бол түүнийг catch гэдэг бариад аваарай. Бид нэр одоо ямар нэгэн error handle хийх өөрсдийнхөө одоо team параметр одоо team code мод тиймээр ашиглаж болно гэсэн үг. Тэгэхэд бол бид нэр болохоор try одоо оролдож үзэх гэсэн. Үүн санаалаа. Try гэх блокын дотор одоо throw exception гэдэг одоо энэ гал хийж чинь. Тэгээд үүнийг catch
Энэ болохоор exception гэдэг одоо зүйл дээр нь энийг e гэдэг зүйл дээр яачих variable-ийн нэрийг товчоод тэг console write e message. Одоо энэ тохиолдолд програм crash хийхгүй. Ягаад гэвэл бид нэр try гэсэн блокн дээр хийгээд хэрвээ ийм төрлийн error гарч ирэх юм бол энэ catch гэдэг блокийг одоо ажиллуулаа гэсэн. Үүний дараа байгаа кодууд бол юу ч ажиллахгүй байгаа шиг юм. Never works, never reach. Ягаад гэвэл програм энэ 14 дахь мөрөн дээр шууд crash хийгээд энэ блок бол хизээч ажиллахгүй гэсэн үг. Энэ error заадаг гомдлоод таш нь unreachable code detected warning гэдэг. Ягаад тэр энэ код одоо хизээч ажиллахгүй энэ throw хийгдсэн гэсэн санаа. Тэрээр би энийг одоо if саяны intelligence-ийн гомдлоод байгаа хэлхийд тулд ингэ бас гарчсан. Одоо энэ intelligence if true group William дэдээ тэроо үтээгээд чинь variable үйл. Энэ тохиолдолд одоо parameter intelligence систем маань одоо ойлгох болсон. Ямар нэгэн condition, энэ condition босон тохиолдолд травзаа хэрэг энэ болоогүй тохиолдолд энэ кодод ажиллах боломжтой. Тийм учраас гомдлохоо болсон. Гэхдээ одоо би энэ breakpoint энэ 15 дахь мөрөн дээр тавиад програм ажиллуулад одоо алхмалмаар явж байгаа. Энэ файл энэ JJ гэдэг нь түрүү учраас энэ блок руу орсон. Throw exception энэ шууд catch гэдэг блок руу орж ирээд console write e.message одоо маань prompt нэг харах юм бол hello throw гэдэг одоо энэ message минь харагдчих. Тэгэхээр бид нэр энэ console write энэ кодод хийж ажиллаагүй яагаад гэвэл бид нэр throw хийж учраас сташ энэ блок дээр байгаа бүх код одоо энэ шаш кодод гэсэн үг. Function return гэдэг дуусгалтаа ойролцоо гэж ойлгож байна. Гэхдээ бид нэнд одоо жишээлбэл өөр юу үзье. Жишээ энэ try гэдэг casting хийх одоо cast гэдэг нь болохоор өөр data type одоо үүсгэн гэсэн үг. Яг энэ болохоор би object 2.0 гэдэг одоо data type үүсгэсэн байна. Data type энэ болохоор object. Тэгмүү тэр object-ийг би casting гэдэг маань болохоор энэ зүйл int толгоотоо одоо шиг заримдаа би үгүй floating number гэж бодно. Float 2 гэдэг маань 1.2 гэж яах юм бол if prefix suffix тэгээ одоо энэ 2 гэдэг маань 1.2 гэдэг бодорхойтой энийг int болгоод одоо бүхэл тоо болгоод өгөөч гэх юм бол 1 гэсэн тоо одоо болно гэсэн үг. Энэ тохиолдолд одоо энэ ямар ч error байхгүй i2 параметр ажиллуулаад харах юм бол 1 гэдэг одоо тоогийн дал print-лсэн байна. Үүний оронд одоо энэ float гэдгийг би өөрчлөөд object 0 одоо юу болохыг харъя F5 ямар ч байсан энэ exception бол ажилласан байна гэж би бодчих. Exception энэ exception гэдэг бол одоо хамгийн сүүлийн нөхцөл ерөнхийдөө ойлгож байна. Ямар ч catch гэдэг зүйл байхгүй. Одоо ингэ харах юм бол object reference not set to an instance of yara болохоор ерөнхийдөө бол санаа нь object-ийг int болгож convert хийж болохгүй гэсэн юм яриа зааж байгаа. Тэгээд энэ бол throw хийгдсэн параметр нь одоо өөрөө тэрнийг бол цаанаас зөвшөөрөхгүй байгаа учраас параметр throw хийгээд энэ мөр код бол хийж ажиллаагүй гэсэн үг. Hello. Одоо харах юм бол hello гэдэг мессеж маань хийж гарч ирсэнгүй шууд одоо энэ дөрөв ирсэн. 20 мөрөнд. Тэгээд параметр дуусчихаа. Тэнгүүд одоо энэ exception гэдгээс өмнө бид нар энэ exception одоо энэ бас C# цаанаас ирсэн exception class нь энэ болохоор invalid cast одоо exception гэсэн. Бид нар болохоор энэ operate энэ үлдгийг болохоор casting гэж хэлдэг. Data type-ийг өөр data type-ээс өөрчлөдөг. Тэнгүүд энэ болохоор invalid data type cast яра гэдэг юм шиг нэж хараад invalid casting
Одоо ингэх юм бол бид нар өөрсдөө энэ error handle custom error одоо handle бид нар одоо суулж ийн гэсэн үг. Тийм variable-ийг хийж ашиглаагүй нэг гомдлоод байна. Арталтны easy message. Одоо юу болохыг харъя. 15 дахь мөрөөр break point тавиад хараа. Тэнгүүд дахиад шууд энэ жишээ ордог. Ямар ч гэсэн энэ бол ажилласангүй ягаад тэгэхээр valid casting гэдэг шин байлгүй гэж би бодож байна. Формаль Microsoft-ийн documentation-ыг хараад энэ ажиллах байх гэж бол найдсан. Namespace багвал аач ингэж нэг бол Эфаро энэ шууд кэчэнд бол яач чинь танай exception байхгүй. Нэг туршид энэ ажиллаад үзвэл Эфаро энэ шууд яг одоо энэ ямар reference тэгвэл null reference exception гэдэг одоо энэ бол error margin юм class object. Одоо үүнийг нь хуулж аваад энийг код нэр үлдээч бичнэ. Энэ болохоор null reference exception гэсэн error-с яг бид нэр object үүсгэхдээ тэр object null гэсэн халаад утгыг нь null гэдээ өгсөн. Тэгээ тэр null-ийг бид нэр integer болгож convert хийж кастлах гингүүд exception одоо ажиллаж байна гэсэн. Үүнийхээ нэрийг node casting null гэдэг юм уу? Одоо яарав? Одоо энэ catch гэдэг нь бариад авсан. Тэгээ catch гэдэг нь өөр төрлийн одоо нэг try block-ын дотор бол өөр exception throw хийж болно гэсэн үг. Condition-с хамаар заримдаа бид нэр энэ тохиолдолд хоёр өөр төрлийн юу яаж байна? Хоёр өөр төрлийн одоо catch одоо block байна. Тэгээд энэ тохиолдолд болохоор ихнийх нь бариад авсан энэ болохоор null reference null гэдэг зүйлийг integer болгож cast хийх гэдэг байна. Тэгээд энэ маань бариад авсан. Одоо харангууд invalid casting нь бол object reference area яра. Тэнгүүд үүнийг cad нэг өөрчлөлт нэг string болгоод test тэгтээ бид нэр invalid casting гэдэг нь ашиглаж байна. Үгсээ энэ бол бүр compile чигдэхгүй болчихлоо одоо. String-ийг бол бүр боломжгүй гэнэ зэ. Тэгвэл эррор бүр руу энэ бол ямар ч одоо error заахгүй ажиж гэж би бол бодож байна. Энэ тохиолдолд боломж зүйл гэж байна. Бүгдийг нэг integer болгож болохгүй бас л compile хийхгүй. Энэ зүгээр магадгүй зүгээр жишээ байсан байх юм надад cast exception ямар тохиолдолд нэр аваад би мэдсэнгүй энэ үзүүлэхийг хүссэн боловч тэгээ санаа нь болохоор одоо throw гэдэг өөр төрлөөр бол exception болгож болно гэсэн үг. Одоо шиг энэ exception чиг байдаг юм үзье. Throw new invalid cast exception law одоо тэгээд catch and I got you message. I got you. Одоо энэ дээр 14 дахь мөн дээр break point тавиад F10. Тэнгүүд одоо энэ invalid cast энэ throw хийсэн object нь болохоор invalid cast гэсэн болохоор энэ зүйл энд бол бид барьж авсан. Тэгэхдээ бид нэг catch хийх гэж энд бол оролцсон. Null reference exception хэрвээ энэ байх юм бол энэ блокийг ажиллуулна. Энэ зүйл нь биш байсан учраас дараагийн ордоор хоёр дахь дээр нь үргэлжлүүлж хаагаад эндээс олсон. Тэгээд энэ дээр таарсан учраас окей зөв. Тэгээд одоо бид нэр catch ямар нэгэн catch хийсэн зүйл байх юм бол catch гэдээ хаагаад энэ үг үргэлжлүүлээд тэр provision exception-ыг хайж олцоод catch нь явна. Үргэлжлүүлээд тайнаа гэсэн доошоо catch. Тэрээ ингээд хамгийн сүүлийн catch нэр одоогүй бол crash гэдэг юм шиг адилхан. Одоо би нэг үзэх бодгийг харъя. Эфаро энэ catch гэдэг нь барьд авсан. Энэ болохоор түрүүний тэр нуалаад одоо
cast exception гэдэг маань go to definition гарах юм бол system exception-гээс extend хийсэн гэж байна. System exception гэдэг маань нэрийн exception гэдгээс класс хийсэн. Extend хийсэн. Тэгээд exception тэр object мөн болчлоо гэж надад бариад авчиж байна. Тэгвэл энэ хоёрыг үүний оронд одоо юу гэдэг ямар нэг өөр exception гэж ч юм уу ингээ 3 4 хайж блок бол байж болно гэсэн үг санаа. Тэгээд тэр object-ийг хайж болт хүртэл хайж гэдэг маань үргэлжлүүлээд хайгаад байна гэсэн үг. Зарим try block дотроос бол өөр төрлийн нэр зааж болно. If хэрвээ энэ тохиолдолд энэ exception хэрвээ ийм тохиолдолд ийм exception ч гэдэг юм ингээ өөр throw хийж болох учраас одоо би жишээ хэрэглэсэн. Тэр би одоо жишээлбэл энэ I тэмцээн гэж. Тэгээд switch одоо энэ errors нь I switch байлаа гэж бодоход case 1 бол ийм exception тэгээд case 2 бол өөр зүйл ч юм уу ямар нэг өөр зүйл их мэдчилэн тэгээд нэг try block дотор одоо өөр exception надад reference одоо ийм өөр exception юу яаж болох учраас энд break хийгүү гэж байна. Тэгэхээр throw гэдэг зүйл нь болохоор тэртээ тэргөө шууд энэ try block-ыг дуусгаад дараагийн catch руу орчих учраас ингээ өөр байх юм бол хэрвээ бидний одоо энэ I маань 1 байгаа тохиолдолд энэ exception энэ catch block ажиллана гэсэн үг. I 2 болгочих юм бол null reference гэдэг одоо энэ catch block маань ажиллана гэсэн үг. Тэгээд энэ бол миний өнөөдөр заахыг хүсвэл байлаа. Үгээр ингэ чигээ тоосгоо дараагийн хичээлээр уулзлаа шүү дээ.